ийм сайхан Монгол орондоо хүн бод төрсөндөө ийм сайхан гэр бүлтэй өс төрөлсөндөө бодибилдингийн спортыг сонгож хичээллэж өдий зэрэгтэй амжилт гаргаж яваадаа бахархаж байна. Энэ бол одоо миний бахархал юм аа. За би бол одоо Дундгой аймгийн Мандлуу хотод 1980 онд төрсөн. За эцэг эхээсээ наймуулаа. За манайх одоо 6 эрэгтэй, 2 эмэгтэй одоо эхээс наймуулаа. За би айлын донд доороо 3 дүүтэй, дээрээ 4 ахтай. За манай гэр бүлийнхэн бол ихэвчлэн дандаа номын мөрөөс босоод байдаг. Би спортыг ганцаараа гэр бүлээсээ сонгосон байгаа. Би багасаа л ерөнхийдөө жоохон барилдагтай дуртай тийм нэг одоо сүртэй амжилт гаргаагүй ч тийм дуртай. Гэхдээ яг нэг аймгийн хааварт л ороод төрөвшдөг тийм байсан. За ээж аав маань одоо бид өгдөг бүгдийн ингээд 80 хүүхэд төрүүлсэн. Тэгээ бүгдийн дээд бол боловсралтай болгож хүмүүжүүлсэн. За ингээд сургууль соёлд одоо яхад маш их одоо анхаардаг байсан. Тэгээ намайг хүртэл одоо ингээд бинтэмэрээ юу хөөгөөд байна. Одоо тийм боловсралтай хүн болоо. Одоо би сайн ойлгохгүй нэг бинтэмэрийг тийш одоо өөр өнцгөөс нь хараад байсан. Ингээд заавал нэг өөр сургууль оруулах гал ингээд хичээл номыг их хийлгэн. Хойноос нэг шахна. Бид нар ч өөрсдөө тэгээд хичээл номдоо их бас шандаж их сайн хийдэг байсан. Багасаа л ерөнхийдөө тэгээд барилдах гэхээс илүүгээр тийм одоо болчин хөгжүүлэлт тийм гоё биеийг харж тийм сонирхолтой байсан. Ингээд Багдад гэж одоо балконы лаасан тоглох сотгож байгаа тийм нэг гантил хийгээд гэрээрээ үлддэг байлаа. Мөн одоо төрнөкөнд ихтэй төрнөх зоогоо төрнөхтэй санаагаад тэгээ аль болвол тийм хүчний ажил хийхийг хичээдэг ус харвар ажил тий. Тухай чинь манай ээж аа одоо найз зөвхөн төр чинь багасаа өргөдөө өсөлтгөө болно гэдэг яг нэр нь тийм ойлгосоос л та тий. Одоо болио одоо булчин зангираад өсөлт зогсдог энэ булчин задардаг энэ буруу ойлгосоо нийгэм дөрөхэд тархацсан байсан. Гэвч тэгэл би ч одоо нууцаар тэгэл хичээлээд манайч нэг 3 өрөө байранд байсан л та. Тэгээ хүмүүс унтаж яхад л ингэ чимээ гарахгүй л одоо нэг дасал хийгээд ирэхээс нь амьсгаатаал гэл ингэ яагаад ирнэ. Тэгээ нэг дасал хийж байгаа мэддэгдэхгүй тулд тэгээ нэг өрөө жижиг өрөө нэг алтгооны хөрөг хаалгыг хаажгаа тэгэл ингэ нууцаар хийдэг гэсэн юм ингэ чимээ гарахгүй амьсгаад тэр хийцүү. Яач нэг эрчимтэй өвчтэй дасгал энэ амьсгаатаад эхэлнэ. Тэгэл мэддэгдчихтэй гэсэн. Тэгэл ээж аав маань бас тохойд зэмлээл ингэ өнгөрдөгсөн. Одоо л ээж аав маань намайг аягүй сайн дэмждэг. За ингээд нэг Арнольдыг их шүтдэг байсан тий. Тэгээд тухайн үед ч одоо Арнольдын нэг кинонууд их гардаг гэсэн. Одоо Арнольд Шварценеггерийн тулсан тий. Гой нэг команда тэргээл янз бүрийн кинонд. Arnold Schwarzenegger, Commando. Let's party. Тэгээд ерөөсөө кино гэхдээ үйл явдалт нь гол биш нөгөө хүний биеийн л хараад байсан болчин гээл. Тэгэл ерөөсөө барилдахаас илүү тийм юу болчин хөгжүүлэхэд би гоё биетэй болох тийм хүчтэй болох юм тий. Тийм сонирхол нь илүү хөтлөгдөд. Ингээл ерөөсөө төмөр өрөөгөө янз бүрийн сонин сэтгүүл одоо цоглуулаад орчуулаад хүн гойж орчуулуулаад одоо орос хэл дээр л тухайд байдаг гэсэн л да. Тухайн шин орд интернет янз бүрийн мэдээлэл байх ш. Тэгэл сэтгүүл орчуулуулаад өөрөө бас нэг ганц нэг ном. За тухайн ч нэг жаргал сайхан гоо бодибилдинг нэг цагаан ном байдаг ус. Өөр ер нь нэг материал хавартай. Тэрийг уншин тэгэл олон дахин уншина. Нэг баг одоо хэдэн зовч баг унссан баг шүү. Аврагын дөрөндөө сургууль 99 онд нэгдсэн. Мөн бас одоо бодибилдингийн анги нэгдсэн ус. Ингээд ерөөсөө айгуу тийм одоо гой санагч байгаа юм л да тий. За нэгдүгээр одоо бинтэмэрийн дээд сургууль боловсралтай дээд боловсралтай болчихно. Хоёр дахь юм бол яг өөрийн нөгөө сонгосон мэргэжил бодибилдингийн анги аврагын өдрийн дээд сургуульд нэгдсэн. Ингээд оюутан болоод ороод орсон. Тэгэл яг мэдээж хэрэг одоо эхлээ бодохдоо шууд л одоо нэг дасгал хийгээл төмөр өргөөл ингээл эхлэнэ гэж бодчихсон. Үгүй шүү дээ нэг төр хөрсөж шил маш олон төрлийн хичээлүүд орно тий. Бинтэмэрийн дээд сургуулийн хажуугаар бинтэмэрийн багш
болох ёстой хүн ч одоо онлайн хичээлүүд орно. За тэгээ сагсан бомбог бүх хичээлүүд орно. Ерөөсө бүхэл одоо нөгөө биндэврийн сургууль ордог бүх хичээлүүд орно. За онлайн хичээлийг зоргоо огш орно. Бацуур огшил бас тайхар хөлөвийн захирал миний багш байсан. Багш одоо оч багш байгаа. Тайхар хөлөвдөр бид нарт дадлагыг аягүй сайн заадаг байсан л да. Тэгээд анхны нөгөө сургуулийн аврах шалгуулт тэмцээн маань 2002 онд зохиогдсон. За энэ тэмцээнд одоо анхаар сургуультай төрүүлж ийс одоо сургуулийн министр гэж цолоос. Министр гэдэг чинь бодибилдингийн хамгийн том цол шүү дээ. Тэгээд тэр тэмцээнд бэлдээд ингээд төрүүлж байгаа. Тэмцээнд мэдээж авах нөгөө манайхан бол хичээлдээ яваал нэг 7-нд 2 удаа бэлтгэл хийж чад би хичээлдээ яваал оройн нахаад нуусаар бэлтгэл хийждэг. Тэгээ тэр нь ч нөгөө хэдээс арайж илүү бэлтгэлтэй адилхан хөвгтүүдтэй өргөн шинэ хөвгтүүд тэгэл төрүүлж исэн. Тэрэнд их орон орж исэн. За ингээд дараагийн усан чанартай тэмцээнүүдэд орж эхэлсэн. Оюутан байхаас эхлээд тухайд одоо ирээдүйн министр гэдэг тэмцээн болдог байлаа. Ирээдүйн министр тэмцээнд орж эхний сургаад пенальт байж усын авралт орох эрхээ авдаг байсан. Нөгөө сургуулийн аврагчаа бодоол орлоо. Нөгөө ороод ирсэн молт ирсэн. Тэгээ ерөөсө сүрдэж байгаа байхгүй. Өөс нөхөшин торчлохын тамирч чинь зөвөр ерөөсө шал өөр хажууд зөвөр ингээл бие авч явж байгаа байдал те. Тайсан дээр гараад фазан барьж байгаа тэг тэмцээн бэлтэж шууд сүрдэж байгаа юм шиг. За ингээ 3 жил дараалж хотын аврагтай ирээдүйн министр тэмцээнд ороод ерөөсөө би ихний пенальт үзэх байна. За ер нь тэгээд одоо бас нэг шантрахаар бас ороод идэг энэ юу улсын аврагтай зөхгүй нөгөө ирээдүйн министр гээд тэмцээндээ 6-д орч чадахгүй хараад ямар юм юу ах тэ ирээдүй харагдахгүй байна. Хүмүүс бол тэгээд одоо бараг л энэ одоо бараг нэг дими юм яриад одоо орол дээрээс нь ямар ч одоо юу байхгүй энэ чинь нөгөө маш их зардал өндөртэй. Дээрээс нь ямар амжилт байхгүй ингээд гүүгээ яваад байдаг. Тэгээд би бол дотор бодоод идэгсэн. За нөгөө дуртай юм болохоор чимээгүй л одоо за ямар ч эсвэл одоо үтсэн дээл одоо үр дүнгээр гаргандаа л яваад. Ингээд 4 дахь жилдээ л анхудаа нэг хүрэл медаль авч ирсэн 2003 онд. За ингээд тэр хүрэл медаль аваад бөөгөн баяр олж ирсэн тий. Улсын авралт эрх авлаа. Одоо улсын чанартай тэмцээнээс медаль авсан. Тэр жилийн улсын аврагт орж төрүүлээд анхны одоо улсын аврагт авч ирсэн. Ингээд ерөнхийдөө цаашаага одоо юу гэдэг спортын зам маань тийм гайгүй тийм дардан болоод эхэлсэн. Өөрөө нь учрааш болоод гисэн жаа харьцангуй туршлагатай болоод эхэлсэн тэмцээнд яаж орохоо мэддэг. Ингээд дарааллаад ерөнхийдөө улсын аврагаар нэг 9 удаа төрүүлсэн байгаа одоо энэ жилдээ нийлээд. Миний хувьд бол одоо Goldstein Fitness клубын тамирчин, Монголын бодибилдинг фитнесийн нэгдсэн холбооны тамирчин байгаа. 2017 оны ихэнх бодибилдингийн тамирчдын чансаагаар одоогоор миний хувьд 3-аар явж байгаа, 3-т орж явж байгаа. Өнгөрсөн онд одоо гаргасан амжилтууд маань одоо Arnold Classic тэмцээнд төрүүлсэн байгаа. Мөн одоо Азийн аврах шалгуулт тэмцээнд төрүүлсэн. За мөн Америк нэгс болсон аноос глобал тэмцээн байгаа. Одоо можуудын аврах шалгуулт тэмцээнд төрүүлсэн байгаа. За Arnold Classic тэмцээний одоо энэ бол хамгийн том тэмцээн байгаа. Ерөөсөө Mr. Olympийн дараа ордог. Манай боди сонирхдаг бүгд мэднэ. 80-аад орны 700 гаруй авч жил бол орсдог. Одоо чи 21 дэх удаага зохиолж байгаа тэмцээн байгаа. Дэлхийн аваргаас чансаа нь өндөр тэмцээн байгаа. Энэ тэмцээнд одоо орж төрүүлсэн байгаа. Энэ бол одоо үнэхээр одоо бас өөртөө одоо ч заримд итгэдэггүй. Arnold Classic тэмцээнд би 2 дахь жил орж байна. За эхний одоо ороод бол ерөөсөө эхний 10 жил багтаагүй маш ширээ тэмцээнтэй бас нэг арай юугээр төсөлсөн байлээ. Одоо улсын аварга, Азийн аварга, дэлхийн аваргад оршдог нэгээр бэлтгэлээ базаагаад жоохон төхүүлч ороод үзчих гэсэн мээр гэвч энэ тэмцээн бол одоо маш шалгуур өндөртэй юм Аз дэлхийн аварга харьцан өндөр тэмцээн байсан. За ингээд өөрөө тийм одоо туршлага сууч гэсэн. За ингэж бэлж болохгүй байна энэ тэмцээнд бол яг тэмцээндээс материал маргаашаас шууд бэлтгэлд орсон. За дараа жил 11 цагаас би ингэж орж болохгүй ямар ч зорилготой байна. Энэ тэмцээнд сүүлийн хэдэн жил Аз ТV-с төрүүлсэн аюул хаврууд 2000 за нэрт тамирчин Сазали Самат гэж
тамирчин байдаг. Энэ тамирчин маань 2009 онд төрүүлсэн байдیں۔ Энэ бол одоо дэлхийн бараг 10 удаа явуулсан л дээ. Тэгээ ер нь Азаас сазалиач юуны Малайзийн тамирчин сүүлийн хэдэн жил ингэж төрүүлсэн байдаг юм билээ Арнольд Карасад. Тэгэд ингээ Монголоос би тэгээ өөрөө төрсөн өөртөө бас нэг итгэдэг байхгүй юу. Ер нь Арнольд Карасаас Монголын тамирчаас классик бодибилдинг англиад отхон зэн тэгээд манай албаны тамирчин Монголын бодибилдинг бизнес нэгдсэн албаны тамирчин бол манай одоо шагналт 6 дугаар ангид орж ирсэн. Өмнө нь бас цам авч ирсэн. Классик бодибилдинг анги. За өөр манай тамирчид харах одоохон англи үзүүлж чадаагүй байна. Тэгэхээр явандаа үзүүлэх байх гэж найдаж байна. Тэгээд өөрөө бас хүүхд байхдаа ингээ Арнольд Шварценеггерийг маш их одоо шүтэж хөндлөд дүүр өрөөгөр дүр ингээл нэг зургийг наачсан. Тэгэл зургийг харж байгаа л ингээл бэлтгэлээ гээл та төгч нь адилхан болж байгааг талент тараал ингээл хөөхт байх юм зүгээр. Тэг яг энэ хүний хаан одоо том тэмцээн төрүүлээд Америкт төрүүлдэг энэ хүнээс шагналыг аваад тайсан дээр ингэж хатал одоо үнэхээр одоо энэс илүү сайхан мөрөдлөж байх өөрийнхөө шүтдэг хүнээс өөрийнхөө одоо дуртай спортоор тэгэхэд хамгийн том тэмцээнд нь тий ингээд төрүүлсэн. Маш их баярлж байна. Тэгээд цаашдаа ч гэсэн одоо энэ амжилт бэлтгэлээ хийгээл одоо амжилтаа олон сайн баттгаал явна гэж боддог л доо. Манай IFBB гэж одоо бодибилдингийн холбооч бол энэ Арнольд Карасаас тэмцээд 2 дараалан дөрүүлээд одоо Паро гэсэн карт одоо Паро нөлөх авдаг байгаа. Тэхийн тулд тэр тэмцээн рүү одоо дэлхийн хамгийн шилдэгүүд өрсөлт одоо очиж зорж орж өрсөлт 2 дараалан дөрүүл. Миний хувьд одоо нэг төрүүлсэн байна. Одоо ингээд эх жилийн Арнольд Карасаас тэмцээндээ ахаад төрүүлэх нь одоо Паро гэсэн карт авах тийм зорилготой төлөв гэж хичээж байгаа. Бодибилдингийн спорт одоо ингээд яг тайсны дээр гарахын өмнө өрсөлдөөр нь эхэлдэг шүү дээ. Сэтгэл зүгээрээ сайн бэлтгэлтэй тамирчдаа тэгээд нөгөө форма харуулах гээл бие халаагаал ингээд толны өмнө ирээд позоо бариад илүү давуу нөгөө болчингуудаа өрсөлдөгчдөд тааруулаад за тэрнээс л сүрдэж болохгүй маа ерөөсөө. Хүн тэрнээс сүрдээл нөгөө туршлагагүй тамирчид мөн жоохон ингээд сүрдээл эхэлдэг л дээ. Шууд нөгөө анхудаа олоос нэвтэж явж байгаа ч юм уу тийм тамирчид нэг хараал сүрдчихдэг. Тэгэхээр ч нөгөө хүний юу ч нэг кортизол гэдэг даавар ялгараад нөгөө гоё хөөх байсан болчин уналтанд ороод ингээд нэгэсэндээ тайсан гарахаас өмнө сэтгэлээрээ ялагдчихдаг. Тайсан дээр гараад жинхэнэ өрсөлдөөн мэдээж явагдана л да. Бодибилдингийн спорт бол хэдий ч нэ тийм сэтгэл өндөр байх тусмаа болчин илүү сайн хөөж одоо тайсан гарахад илүү гоё тод том. Тэгээд поз барилтаас хамгийн бас их шалтгаална. Зарим тамирчид юм байдаг ингээл анзаараад туршлага тавьж тайснаар ингээд унжээс ингээд яахад юу яахад байгаа юм ингээд яг тайснаар гараад ирэхээс ингээд сэргээл ерөөсөө шал болоод нөгөө шүүгч нарлаа өөрөөс татаад зэрэглээ чинь яг сэтгэл зүйн спорт байхгүй өөртөө хэр ихтэй бас тэрлэгээс хичнээн гоё болчтой формтой ороод тэрийг үзүүлж чадахгүй бас нэг ялагдах юу болдог. Тэгэхээр тайсан дээр аюул зөв боловсон тий мэдээж амар амжирвал амар чанга ашгараал тэгээ дуу яагаргаал нэг хитрхи явц тийм байж болохгүй. Гэхдээ гоё өөртөө ихтэй цэвэрхэн үзүүлэх ёстой поосууд байгаа. Цэвэрхэн яг шүүгч рүүгээ харж байгаа поосоо барьчдаг. Болчин гоё харуулцдаг. Би ингэж бэлтгэл хийсэн шүү дээ. Энийг харалтаа гэсэн байртаагаар ингэж харуулж байдаг. Тайсан гарахаараа урлаг болчдөг юм да бас тий. За заалн яхаараа спорт ч юм уу. Энэ тийм би тэгж ойлгодог. Холимог гараал энэ чин тайсан дээр энийг л бариад байгаа юм шиг хэрнээ чи маш их хүч орж байгаа шүү дээ. Маш их чангал, маш их ядарна. Шөрөм сүнс татах бол наацхан асуудал байдаг. Хэн илүү хөдөлмөрсөн тайсан дээр шууд харагддаг. Олон улсын тэмцээнд бол 11 шүүгчүүд байгаа. 11 улсын шүүгч. За шүүгч бүрэл одоо оноогоо тань. Ингээд тэр бүх шүүгч нарын нийлбэрээр дүн гардаг. Ер нь бараг л зөрдгүү дээ. Яг л адилхан шүүсэн байдаг. Ингээд хайцсангүй одоо ил спорт. Сард Арнольд Карасгийн тэмцээн төрүүлснээс хойш одоо Монгол улсын зохион байгуулагдсан бодибилдингийн 51 дахь удаагийн Аз ТV 10 шалгуур тэмцээн болсон. За энэ тэмцээнд
бас мөн одоо бодибилдинг имлэг төрүүлсэн байгаа. Улсын аврах шалралт тэмцээнд би чи нэг 2006 онд хөрөл медаль авсан чинь дээ. Яг урд нь нэг 2 3 бас төрүүлсэн байсан. Тэгээд нэг хөрөл медаль жоохон бас нэг гайхаад өөрөө шаханд ороод ингээд. Тэгэхээр тэр тухайд өөрийн л одоо битгий сургалт юм уу хэд одоо баардаж яаснаас болсон байдаг. Ингээд орно алдаагаан тусаад дараагийн тэмцээнүүдэд улсын аврахтад байнга төрүүлсэн байгаа. Тэгээд нэг удаа л хөрөл медаль авсан байх тийм. Энэ жил бас одоо арах баталтай гэвч одоо биш нөгөө хороо тамирчин болох сонирхолтой байгаа тий. За ингээд мэргэжлийн тамирчин болох юм бол дотоодын тэмцээнд арах тийм ирэхгүй болдог. За манай улсын аврах шалралт тэмцээн бол жил үрийн 5 сард болдог. За маш ширээ өрсөлдөлтэй болдог. Улсын аврах шалралт тэмцээнд 9-р төрүүлж байна. За ер нь жиндээ одоо Монгол улсад хамгийн олон төрүүлж байгаа дөө. Энэ спортоор ч 17 жил болж байна. За эхлээд мэдгүй чадахгүй зөндөө байсан. Монголд хийгээдээд өөрийнхөө чадах хэмжээнд өөрийнхөө багш нарынхаа хүрээнд бол мэддэг шатдаг юм аа. Ерөнхийдөө мэдээд байдаг. Гэтэл одоо гадаадын тамирчин илүү хөгжөөд байдаг. За энийг одоо яах вэ гэдэг. Ингээд зориг гаргаад ихэнхтэйгээ хамт Америк нэгдсэн улсыг анхудаа зорьсон. За мистер олимпиадын тэмцээнийг очиж өөрийн биеэр үзээ. За тэнд нэг 3 сарын хугацаатай хамгийн одоо мэрэгжлийн сайн дасгалж болох Денисийг дасгалж болох одоо юуг заалгасан. За ингээд энэс хойш бас ерөнхийдөө арай өөр болсон шүү. Бос спорт гэвэл хүнтэй барилдж байгаа юм шүү дээ. Хүнтэй тоглож байгаа, бөмбөгчтэй тоглож байгаа ш. Зааланд орж ирээл манайх нэг буруу ойлголттой байдаг. Хүнтэй өрсөлдөв шүү дээ. Ингээд нэг хийгээл дасгал хамт хийгээл эхлэнгүүн туршлагагүй тамирчин юм даа гэдэг л дээ. Одоо би жишээлбэл нэг 100 кг-аар 8 шахлаа гэнгүүт нөгөө хажууд хийж байгаа юм маань харж яснаа л 9 их гэж ингээд давуулах гал ерөөс тэгээ нөгөө хамаг техникээ алдаал нэг мэдрэхээ алдаал. Энэ чинь өөрөө өөртөө л одоо өрсөлдөж байгаа спорт өөрөөгөө л тэр хүн мэдэрч байгаа байхгүй юу. Тэр 100 кг-аар 8 шахнаач тухайн булчиндаа яг 8 дахь давталтын чимгээ оруулж чадж байгаа бол тэр туршлагатай тамирчин тэрийг сонгож хийж байгаа гэсэн. Түүнээс одоо ингээ оронгуутаал рекорд тогтоох гээд ингээд өрсөлдөв шүү дээ. Энэ бол маш буруу юм байна. Одоо жин өргөж хүнтэй өрсөлдөх спорт биш. Өөрийгөө мэдэрч өөртөөгөө өрсөлдөх спорт юм аа. Энэ бодибилдингийн онцлог нь бол. В 2003 оноос хойш тайхар фитнес клубуд аврал дээд сургуулаа төгсөөд багш дасгалж урагчаар очсон. За энд 2012 он хүртэл ажилласан. За манай гэр бүлийн бол одоо бас энэ спортын хичээлдэг тамирчин юм байдаг. Бикини төрөлд өрсөлддөг. Аз дэлхийн аваргын хөрөлттэй олон улсын хэмжээний мастер оюун гэрэл гэж. Эхнэр маань одоо улсын 4 удаагийн аваргын төрөлдөө 4 удаа төрүүлсэн байгаа. За битэр бол нэг хүүтэй, хүү маань одоо дордсон юм байдаг. Нэг нас 5 сартай. За эхнэртэйгээ анх бол одоо спорт заланд танилцсан. Одоо нөө тайхар фитнес клуб дээр. Тохойд би багш идэг. Манай эхнэр бол одоо нөө фитнес юу гэдэг гишүүнээр ирсэн орж фитнес явах гээд анх орж ижсэн. За анх бол одоо манай эхнэр бол энэ спортыг ерөөсөө тийм мэддэггүй, тийм ойлгодог ч нэг тийм сонирхдаггүй ч юм тийм байсан. Би ингээл тэмцээн ордонд ороод яваад идэг. Хамт хоолнд орсон би хажууд ингээд давсгоод идэг.
дахианы махаа гаргаж ирээд гадуур хоол идэж болтгоо баянгийн тэмцээнд байсан. Манай он чажууд ингээл амтаад байдаг гайхаад одоо энэ баг яагаад ингэж ингэж. Тэгэд би бодсод ер нь одоо энэ спорт өөрийн л одоо ороод үзүүлээ тий. Хүн өөрөө л яг хоолны дэглэмийг бариад өөрөө л бэлтгэл хийж өөрөө тэмцээд орж үзэж л ойлгоо. Хүмүүс энгийн хүмүүс угаасаа хараад нэг тийм ойлгох хэцүүлтэй. Тэгээд эхнэрээ тэмцээнд бэлтжилсэн байна. Ингээ анх 2013 онд анхны тэмцээнд би тэр хоёлаа одоо холбооны цомын аврах шалруу тэмцээн гээд бодиг холбооны энд хоёлаа ороод хоёлаа төрүүлжсэн. Тэгээд энэс хойш эхнэр минь одоо урам ороод тэгээд ерөөсөө дуртай болоод ингээд тэр жилдээ би тэр чинь Казахстан тусны олон улсын мега алматай гэх тэмцээнд яваад би төрүүлээд эхнэр минь мөнгөн медаль аваад ингээд ерөөсөө надаас дутуугүй тийм дуртай болоод ирсэн. Миний одоо анхны багш, фитнес юм багш. За манай нөхрийн хувьд бол маш тууштай. За бас тэгээд тамирчин хүмүүсийн одоо хамгийн гол одоо амжилт гаргахад нөлөөлдөг зүйл сэтгэл зүй байдаг. Сэтгэл зүй маш сайтай. Одоо чадна гэж үнэхээр бодсон л тэрнийхэн төлөө маш тууштай тэмцдэг. Тэгээ маш хажууд нь байгаа учраас бас миний хувьд гэх юм бол бас маш их суралцаад үлгэр дуурайл аваад явдаг бас хамт намайг тэмцээн оролдоонд бэлдэж оруулдаг. Хамт байж ижил бас нэг тодорхой хэмжээний амжилт мөн гардаг юм болов гэж боддог. Энэ мэдээж хэрэг нөлөөлдөг. Магадгүй өөр спортын хүн юм уу өөр бол бас яг нани ойлгохгүй шүү дээ бас тий. Их чинь хөрх гаднаас нараа санаан зовоол яагаад вэ? Яг нөгөө өөрийн мэрэгжлийн өөрийн спортын ажиллалт одоо ингэж энэ одоо хаалын ингэж өгөх хэвээр одоо жоохон нерв стресс одоо хамаагүй яриулж болохгүй гэл ингээл нөө ойлгохгүй юм шөөрхөө спорт мэд буруу шүү дээ ингээл юм ярих гал яриулах гал ингээд нөгөөх нь жингээс нервт стресс дуунаар гарахгүй болсон байж дээ тий. Наацхийн иймэрхүү асуудлууд дээр бол яг мэрэгжлийнхтэй болохоор айгүй тийм давуу талтай. Бид хоёр хоорондоо маш зөвлөдөж одоо шийдвэрүүдийг гаргадаг. Бүх зүйл одоо өглөөнөөс орой хүртэл байн хамтдаа байдаг учраас яг нэг хүн шиг одоо бүх одоо алхмуудыг хамт хийдэг, бэлтгэлээ ч гэсэн цогтой хийдэг. Тэгээ хамтдаа бас ингээд мэдээж хүн юм чинь бас шантрах юм зөндөл гаралгүй байх вэ тий хоолноос ахуулаад баяр наадам болж идэг, хоолны дэглэмээ барайл явж идэг. Тэгээл яг ингээд бид хоёр хамтдаа байгаа учраас бас маш чанга ингээд тийм сайхан байдаг л та. Надаа гадшаа тэмцээн орлоонд явчих гэсэн одоо намайг зоригжуулаад би бас эхнэрээ зоригжуулаад ингээд ер нь бас амжилт гаргаж байгаа үндэс минь бас битэрийн хооронд нэг сонирхолтой нэг юу спортоор нэг чилдэг энэ бас юу юм болов уу гэж төлөвсөж байгаа юм болов уу. За энэ бол одоо миний нөгөө түрүү ярьсан анхны медаль одоо миний одоо хамгийн хайртай медальтай. Авраг Бэндибэрийн дээд сургуулийн мистер гэсэн медаль. Одоо бодибилдингийн маш одоо дурсгалтай миний одоо хамгийн одоо тийм хайртай медаль. За ингээд би ч бас хажуугаар нөгөө пауэр лифтингийн спортоор хичээлдэг. Пауэр лифтингийн спортоор улсын 4 удаагийн аврагуулж ирсэн. Монгол Азийн аваргын мөнгө хүрээлэн медаль авч ирсэн. Энэ бодибилдинг пауэр лифтинг ингээд холилдсон медалууд байна. За энэ миний одоо анхны олон улсын тэмцээний медаль ба. 2004 онд Бүхэтийн аврах шалгаруулалт тэмцээн гэж Хонконг улсад болж ирсэн. За энэ тэмцээнээс би одоо хүрэл медаль авч ирсэн. Энэ бол бас одоо их урам орж тухайн үед одоо Монголын эрэгтэй тамирчдын анхны олон улсын тэмцээний медаль болж ирсэн. За энэ бол Зүүн Азийн аваргаар ингээ хүрэл медаль авч ирсэн. За энэ пауэр лифтингийн ингээ төрлийн медалууд энэ дандаа ингээд алтан медалууд энэ яг жоо өнгөн ингээд бас зарим медаль нь өөрчлөгдсөн байна. Дандаа энэ алтууд юм шүү. За ингээд бодибилдингийн одоо улсын 9 удаагийн аврагсан ингээд бодибилдингийн медалууд маань эндээс эхэлж байна. Манай эхнэр манаас одоо ингээд дэлхийн аварга хүрэл медаль авч ирсэн. Мөн Азийн аваргын хүрэл медаль. За ингээд энэ ветеринary медалууд холилдсон байна дөө. Энэ бол бас Америкт би одоо 12 мужийн орсон. Нэг том тэмцээн болсон байгаа энэ. Энэ тэмцээнд бол төрүүлсэн байгаа. Ингээд Америкчууд ийм том медаль өгдөг юм амар том. За энэ дэлхийн аваргын хүрэл медаль байна. Энэ бол дандаа сүүлийн үед бас медалууд л та. За энэ миний цомууд байна. За энэ бол одоо миний Арнольд Классик тэмцээний
аваргын цам байгаа. Ингээ 2007 он Арнольд Классик. Миний гаргасан амжилтыг үнэмж одоо төр засаг маань Монгол улсын гавьяа тамирчин их нэр хүндтэй юм сайхан салаар шагнаж урамшуулсан байгаа. Одоо ингээд гавьяа тамирчин болсон байгаа. Маш их урам зориг авсан. Гавьяа тамирчин болно гэдэг бол тамирчин болгоны л одоо хүсэл мөрөөдөл. Та бидний итгэлийг алдаа би тамирчны ялгаж хэмтэн болдоо би. Та бидний итгэлийг алдаа би тамирчны ялгаж хэмтэн болдоо би. Та бидний итгэлийг алдаа би тамирчны ялгаж хэмтэн болдоо би. Та бидний итгэлийг алдаа би тамирчны ялгаж хэмтэн болдоо би. За миний бэлтгэл сургалт бол маш эрчимтэй бэлгэлтэд ороод байна. За эхний тэмцээн маань Испани улсын Барселона хотод болох одоо Европын Арнольд Классик тэмцээнд оролцохоор ингээд бэлтгэлд ороод жингээ асаад бэлтэж байна. За энэ тэмцээн маань одоо маш том тэмцээн. Оноо цуглуулж тэмцээн байгаа. Энийний дараагаар Хонконгод мөн одоо аматур олимпик тэмцээн маань болно 10 сард. За мөн энэ бол бас оноо авах тэмцээн байгаа. Дараагийн тэмцээн маань одоо 11 сард болох дэлхийн аврах шалгуур тэмцээнд бэлтэж байна. Ийм гурван тэмцээнд оролцохоор одооноос бэлтгэлээ базааж байна. За ингээд дэлхийн аврах шалгуур тэмцээн дээр маань одоо нийт онооны дүн гарна. За одоогоор миний дэлхийд чансаагаараа 3-т явж байгаа. Нийт одоо оноогоороо 3-аар явж байна гэдэг маань одоо маш хэцүү. Ер нь бол одоо яг энэ одоо Аз ТВ-с ойрын хугацаанд ингэж 3-аар орсон тамирчин хаврага. За энэ жил бэлтгэл сургалт маш сайн байгаа. Ийм бол миний цаашдын зорилго бол одоо энэ чансаагаар тэргүүлэхтэй мөн одоо бүх хэдийн зорилго байна одоо магадгүй мистер Олимпийн тайсан дээр гарч үзэх тийм одоо мөрөөдөл байгаа.